Тэгэхээр хараа ийм манайхаа би таард нэг гिचл хуваалцаж байгаа зүйл байна. 11 сарын 20-ны өдөр манай чуулган дээр бид нар орон нутгийн өдөрчдийн одоо сургалт гэж пастор ахлагч нарыг бэлтгэдэг сургалт байдаг. Тэр сургалтын дээр аймагаас эндээс ер нь 30 гаруй өдөртөгч нар цугладаг. Маш чухал тийм сургалтын цаг байсан. Тэгээ бид нар бас яг тэр өдөртөгчийн төлөө үйлчлэхдээ яг тэр цаг дээр бид бэлтжижсэн. Тэгээ яг тэр үед маргааш их сургалт боллоо гэж яг их үед манай ээж өндөр настай хүн байдаг л да. Ир гарсан байсан. Тэгээ ээж маань яг тэр сургалтын өмнө цус хараад тэгээ бид нар орой эмнэлэгт хүргээд цус хараад одоо маш найдвар болох юм. Тэгээ хамгийн дөрөв залбирсан. За мэдээж бурхны охин учраас бурхан дээр очино тий. Тэгээ одоо ингээд маш өдөрчсөн сургалт болох гэж байна. Эзэн минь тас хамгаалж өгөө, залбирч өгөө. Тэгээ бид ямарч эмнэлэгт хэвтүүлсэн. Тэгээ бурхан даатахаар одоо бурханд даатах юм. Тэгээ маргаашнаас нахалаад 3-4 хоног шиг бид яг үлээс хад өдөржингөө пастор ахлагчнаар сургалттай эзний үг багц үйлчлэл хийсэн. Чухал үйлчлэлсэн. Ямар ч нэг амжилттай дууссан. Тэгээд ээж маань дэш эмнэлгээс гарсан. Тэгээд бид нар бас залбирчилсан харж ирсэн. Тэгээд манай алтууыг бид нар уулзаад хинтэр явж үйлчлэл хийя. Хинтэд одоо тэр үйлчлэл хийх чухал зүйл байна. Явцгаая. Тэгээд бид нар битээр уулзаад шууд айна пастор дээр за хизээ хийх вэ? 3 өдөр их 2 өдөр их ярьсан чинь 3 өдөр биш 2 өдөр зүгээр юм. За тэгээд өнөөдөр бид тоолсон. Тэгээд бид нар ирээдүг мэдэхгүй шүү дээ. Бид өнөөдөр тоолсон байхгүй. Тэгээд яг өнөөдөр тоолсон шүү. Тэгээд алтайг манай зөвлөө бүтэнсөө өдөр яриа за өдөр одоо явна да. Маргааш явна да. Намаа бэлдээд бүх зүйлээ бэлдээд бид явна да. Яг тэр оройн яасан гэхдээ бүтэнсөө өдрийн орой. Тэгээд саяны бүтэнсөө өдрийн орой ээж маань мөнхийн ус руу явсан. Эзэн рүү явсан байна. Тэгээд би мууаас очиж эзнэр очсон. Яг өдөр бид залбираа за бурхан бэргөөтэй. Бурхан явсан бурхан очсон. Тэгээд маргааш нь алтайгаар наавах за би ажлаар туссан юм шиг. Би яваад ирээ. Найсны яваад ирээ чи байж. Тэгээд би эсвэл би явна. Яагаад гэвэл бурханы хүмүүс аа хүлээж авах. Хааны газар зорж ирж байгаа учраас. Тэгээд өнөөдөр дагалдагч бэлтэн гэдэг ямар ч хөл өөрчлөлт хийлээ. Тэгээд би явна. Мэдээж чухал ажил байгаа, гэр бүлийн чухал ажил байгаа ч гэсэн би заавал яваад ирнэ. Тэгээ өнөөдөр энэ газар дээр танай зориод ирсэн байна. Мэдээж бид очиод ажиллаад дараагийн цагууд байна. Тэгээ гол нь яг энэ дэрний тухай ярьж байгаа хэрэг. Өнөөдөр бидний амьдрал зорилго өөрчлөлт байгаа учраас үүний төлөө амьдарч байгаа учраас үүний төлөө явж байгаа гэсэн үг. Би өнөөдөр та зүгээр хичээл заах гэж ирээгүй. Харин би амьдралаа хооцох гэж ирсэн. Миний амьдрал Христийн дагалдагчдыг босхын төлөө. Үүний төлөө би амьдрал. Үүний төлөө амьдралаа зориулна. Үүний төлөө явна. Яагаад гэвэл би Христийн дагалдагч учраас. Энэ миний хувьд их юм чухал үйлс байна. Үүний төлөө явна. Үүний төлөө туслаас. Би өнөөдөр Христийн төлөө амьдраасаа. Христийн жихэн дагалдагч байгаасаа. Христийн дагалдагчдыг босгоосоо. Энэ ямар үнс юм бэ? Энэ ямар эрхэм үнс юм бэ? Үүний төлөө бид нар амьдарч байгаа юм шүү. Үүний төлөө бүгдээ амьдарцгаая. Энэ эрхэм үлсэл бүгдээ амьдралаа зориулъя. Бид үүнд амьдралаа зориулах үед Иесус Христийн шинэ дагалдагч нар болсон ах чинь гэсэн. Амен. Тийм учраас ахтуснаа би таныг урамшуулж байна. Өнөөдөр би таны төлөө ирсэн. Би таны төлөө ирэхдээ та нараа дамжуулан босгох мянган дагалдагчдын төлөө ирсэн байхгүй. Тийм учраас эзний үйлчлэл зориулаад тийм. Дагалдагч бэлтгэл цагц хөлбөр хинти аллилуйя. Барнаб өөрөө хэлбэл Паулыг дагуулж
сайн мэдээний илгээлтийн үйлчлэлийн суурийг тавьж Барнаб ахын бүс Паулыг дагуулж сайн мэдээний илгээлтэнд явсан гэдгийг бид эндээс харж. Барнаб бол илгээлт хийсэн байсан. 13-20 дугаар эшлэлээр ирэхдээ ариун сүнс би өөр дагалдагчдыг босгох, илгээлт ба хаанчлагын төлөө явах ариун сүнсний онцгой тослогоо. Үйлс номыг үргэлжлүүлэн бичих ариун сүнсний тослогоо. Үйлстэй дагалдагчдыг босгон байгуулах, үр жимстэй дагалдагчдыг босгон байгуулах ариун сүнсний тослогоо. Ерөн ба хүч чадал манай хинтийн чуулгуудын дээр, Монгол чуулганы дээр мөнхөд хамтдаа байх болтугай. Амен. Халелуя. Амен. Сайн багш, сайн зэвсэг өгч. Та нар сайн багш байхад, та нар сайн зэвсэг байхад, та нар өөрсдөө бүхний ажлыг хайхацгаар сайн хийж чадна гэсэн. Тийм учраас та бүхэн энэ хойно байгаа амьдралтай номууд манай энэ хойд зэвсгээр та бүхэн номуудыг аваасаа гэж хүсэж байна. Тэгээд ахын дүүснараа энэ орой та бүхэн маань хамт цаг гаргаад ирсэн танаас бүгд баярлалаа. Бурхан өргөжлөө